За сайн байцгаана уу хүүхдүүд. 2018 оны Бусааны эхний 5 бодлогын бодлыг тайлбарлая. За энэ нэгдүгээр бодлого. За энэ функцийн 0-оос 2-ны π завсардах хамгийн бага утгыг олгосон юм. За эхлээд бид нар энэ илэрхийллээс 2-ыг хаалтны өмнө гаргачих. За тэгвэл 2-ны язгуурдаа 3 косинус x, 2-ны 1 синус x болно. За 2-ны язгуурдаа 3 гэдэг нь маань синус 3-ны π буюу 60 градустай тэнцүү. 2-ны 1 гэдэг маань косинус π бахан 3 буюу косинус 60 дээр 2-ны 1 байдаг. За тэгэхээр энэ маань 2-ыг үржих нь синус x дээр нэмэх нь π бахан 3-ын задаргаа учраас за ингэ авчижээ. За бид нар энэ функцийн хамгийн бага утгыг олно гэсэн үг. Тэхийн тулд уламжлал авчижээ. 2-ыг үржих нь косинус x дээр нэмэх нь π бахан 3 болно. За давхар функц учраас аргументээс нь бас давхар уламжлал авах хэрэгтэй. За x дээр нэмэх нь 3-ны π-ийн уламжлал нэгтэй тэнцүү учраас 2-ыг үржих нь косинус x дээр нэмэх нь 3-ны π болно. За энийг бид нар уламжлаад ихтэй тэнцүүлж утгаа олох хэрэгтэй. За тэгэхээр косинус x дээр нэмэх нь 3-ны π ихтэй тэнцүү гэсэн тэгшлэлийг утгана. За тэг маань онцгой нөхцөл учраас 2-ны π дээр нэмэх нь π-тай тэнцүү. За эндээс бид нар x олчвол 3-ны π-г нөгөө талд нь хасаж өгөөд 6-ны π дээр нэмэх нь π болгоно. За эндээс бид нар 0-оос 2-ны π завсардах шийдийг олгож байгаа учраас 0-оос 2-ны π завсарт орох цэг бол x тэнцүү 6-ны π байна. За тэгэхээр бид нар функцийн 0-оос 2-ны π завсарт 0, 6-ны π, 2-ны π гэсэн функцийн утгуудыг олгоно. За 0 дээрх анхны функцийн утгаа болвол 2 синус 0 дээр нэмэх нь 3-ны π болно. За энэ маань синус 3-ны π буюу 2-ыг үржих нь 2-ны язгуурд 3 буюу 3 гарч байна. Язгуурд 3 гарч байна. За 6-ны π-г орлуулвал 6-ны π дээр нэмэх нь π бахан 3. Ижил хойр тохируулан үржих 2-ыг өгчвөл 2-ыг үржих нь синус 3 π бахан 6 болно. За эндээс 3 тураагдаад 2 синус π бахан 3 болж 2 болж байна. За синус 2-ны π дээр 1. За тийм учраас 2 гарч байна. За одоо 2-ны π дээр цэг дээрх функцийн утгыг олчвол 2-ны π дээр нэмэх нь π бахан 3. За тохируулан үржигдэх нь өгчвөл бид нар 2 синус 5 π бахан 6 олно. За 5 π бахан 6-га эмэгтэйлийн томьёогоор π-гээс схан 6-ны π-г авчижвал энэ маань тригонометрийн эмэгтэйлийн томьёогоор 2 синус π бахан 6 олгоно. За 6-ны π дээр 2-ны 1 учраас 1 гарч байна. За ингээд язгуурдаа 3, 2, 1 гэсэн утгуудаас хамгийн бага утга нь бол 2-ны π гэдэг цэг дээр 1 гэсэн утгыг авах нь. За 2-р бодлого. За fx функц өгсөн байна. Энэ функцийн уруу функцийг олох нь. За бид нар уруу функц олохдоо эхлээд x-ээ y-гээс хамааруулж олох ёстой. За тэгэхээр тулд хоёулангийн y-гийн зэрэгт олгоочжээ. Y-гийн y тэнцүү y-гийн натурал логарифм x дээр нэмэх нь 2019. За y-гийн натурал логарифм гэдэг маань логарифмын арын тоо өөрөө гарна. Y-гийн x дээр нэмэх нь 2019 болно. За эндээс бид нар y-гийн x-ийг олчвол y-гийн y зэрэгтээс хасах нь 2019 болно. За x-ээ олохын тулд хоёр талаас нь натурал логарифм аваад авчижээ. За тэгвэл x тэнцүү натурал логарифм y-гийн y-гээс сун 2019 болно. За ингээд бид нар y, x хоёрын байрыг солио авчижвал натурал логарифм y-гийн x-ээс сун 2019 болж байна. За ингээд уруу функц нь бол
f хасах 1x гэдэг бол натурал логарифм y-ийн x-ээс хасах нь 2019 байна. За тэгэхээр энэ маань 4-р хувилбар нь байсан байна. За 3-р бодлого. За энэ саяны функцийн 9 цэг дээрх уламжлал. Уруу функцийг нь бас 9 цэг дээрх уламжлалыг олоод тэр хоёр илэрхийллийн уруунуудын нийлбэрийг олох нэ. За сая бид нар fx нь y-ийн x натурал логарифм y-ийн x дээр нэмэх нь 2.19 гэсэн функц байгаа. За эндээс уламжлал авал натурал логарифмын уламжлал 1-ийг хуваах нь x гардаг учраас 1-ийг хуваах нь y-ийн x нэмэх нь 2.19. За энэ маань давхар функц учраас y-ийн x дээр нэмэх нь 2.19-ээс уламжлал авах хэрэгтэй. Тэр нь y-ийн x болно. За тэгэхээр уламжлал юм болчихно. За энэний 9 цэг дээрх уламжлалыг олвол x-ийн оронд 9 орлуулчихна. За тэгэхээр юм болчихно. За одоо бид нэр f уруу функц нь. За уруу функц нь бол өмнөх 2-р бодлогон дээр олсноор натурал логарифм y-ийн x хасах нь 2.19 байгаа. За 2-р сарч болно. За тэгэхээр энэ функцийнхаа уламжлалыг олъё. За өмнөхтэй адилаар 1-ийг хуваах нь y-ийн x-ийг хуваах нь y-ийн x-ээс хасах нь 2.19 болно. За эндээс бид нар уруу функцийн уламжлалын 9 цэг дээрх утгыг олох нь. За тэгвэл x-ийн оронд 9-ийг орлуулчихна. За тэгвэл юм гарч байна. За одоо хэдүүлээ илэрхийллийнхаа утгыг олъё. 1-ийг хуваах нь f' 9 нэмэх нь 1-ийг хуваах нь f хасах 1' 9. За 1-ийг хуваах нь гэж байгаа учраас хүртүр хоёрын байрын солиод уруугаар нь биччихнэ. За тэгвэл юм болж байна. За хоёулаа y-ийн хэсгээд ижлэхэн суурьтай учраас энэ маань 2 y-ийн 9 зэрэгтийг хуваах нь y-ийн 9 зэрэг гарах нэ. За эндээс y-ийн 9 зэрэгтүүд нь хуваагдаад 2 гарч байна. За 2 гэдэг маань 2-р хувилбар байсан байна. За 4-р бодлого. Интеграл явуудахыг болгож байна. За эхлээд бид нар интегралаа синус x, косинус x гэдэг маань синус 2x-ийг хуваах нь 2-тэй тэнцүү. Синусийн давхар үнцгийн томьёо. За эндээс бид нар 2-ны 1 тогтмол тоогийн интегралын тэмдгийг урд гаргачвал x-ийг үржих нь синус 2x dx болно. За энийг хэсэгчлэн интегралчлал гаргааруудъя. u-г нь x-ээр авчээ. dv нь синус 2x dx-ээр авчээ. За эндээс бид нар угаас дифференциал авах хэрэгтэй. d1 dx тэнцүү. dv-гээс нь интеграл авч v-г олох хэрэгтэй. За синус 2x-ийн интеграл бол хасах косинус 2x хуваах нь 2 гарна. За эндээс бид нар 2-ны 1 тогтмол тоогоо ерөнхий хаалтны юмд гаргаад UB2-ыг үржүүлэх байх хэрэгтэй тийм ээ. Хасах x-ийг үржих нь косинус 2x хуваах нь 2. За хасах нь гэдэг тэр косинус 2x-ийн урд хасах тэмдэг байгаа учраас нэмэх нь косинус 2x-ийг хуваах нь 2 dx болох нэ. Хил нь 0-оос π хуваах нь 2. За энэ урд бас 0-оос π хуваах нь 2-ыг орлуулах хэрэгтэй. За ингээд π хуваах нь 2-ыг орлуулчихвал π хуваах нь 2-ыг үржих нь косинус π хуваах нь 2 болно. 0 цэг дээрх утга 0 болох учраас нэмэх нь косинус 2x-ийн интеграл синус 2x-ийг хуваах нь 2 гарна. За хуваарьтай 2 байгаа учраас 4 болно. За эндээс хилүүдэд орлуулад косинус π дээр хасах нэг учраас за эхнийх бол 2-ны 1-ийг үржих нь π хуваах нь 4 гарах нэ.
За дараагийн илэрхийлэлд 2-ны пиг орлуулаа биччихвэл синус π хуваах нь 4 болно. За 0-ыг орлуулахаар 0 болно. За энд 4-ийн тоо бичих ёстой шүү. За ингээд 4-ний p дээр бол 0 байдаг учраас 0-ыг 4 тугаад 0 болно. Ингээд p-г хуваах нь 8 болж байна. Тэгэхээр 5 дугаар харалт байсан байна. За 5 дугаар асуулт. Альфа дээр нэмэх нь бетаны 3-ны 1 квадратуудын нийлбэр 1 бол энэ илэрхийллийн утгыг олоо гэж. За бетаг хуваах нь альфа квадрат, бетаг хуваах нь бета квадрат. За энэ хоёрыг нэмчихье. Нэмхийн тулд ижил хуваар өгнө. За тэгэхээр хүртэгдөө бета куб дээр нэмэх нь альфа куб хуваах нь альфа квадрат, бета квадрат болно. За эндээс бид нар хүртгүүрийн кубүүдийн нийлбэрийн томьёогоор задлчвал альфа дээр нэмэх нь бета. Үржих нь альфа квадратаас нь альфа бета нэмэх нь бета квадрат хуваах нь альфа квадрат, бета квадрат болно. За бид нар өгсөн нөхцлөөс альфа бета хоёрын үржүүрийг олъё. За альфа дээр нэмэх нь бетанд 3-ны 1 байгаа. Энэний хоёр талыг квадратс хэрэгжүүлээ биччихвэл альфа квадрат нэмэх нь 2 альфа бета нэмэх нь бета квадрат тэнцүү 9-ний 1 болно. За эндээс бид нар альфа квадрат, бета квадрат хоёрын нийлбэр бол нэгтэй тэнцүүгээ өгсөн учраас альфа бета хоёрын үржүүрийг олвол 9-ний 1-ээс хасах нь 1 хуваах нь 2 болно. За ингээд ижил хуваар өгөөд 2 хуваачвал 9-ний 4 болж байна. Хасах 9-ний 4. За энэ олсон утгуудаа илэрхийлэлтэд орлуулаа бичвэл 3-ны 1-ийг үржих нь 1-ээс хасах нь үржүүр нь хасах 9-ний 4 гарсан байгаа. Хуваах нь хасах 9-ний 4-ийн квадрат болно. За энэ дээр бид нар ижил хуваар өгчвөл 9-ний 13 хуваар нь бол 9-ний 4-ийг квадратс иршүүлээд 81-ний 16 болж байна. За ингээд 27-ны 13-ыг хуваах нь 81-ний 16 болж байна. За хувааж байгаа учраас хувааж байгаа тодорхой хүртэр хуваарийн байрыг сольж үржүүлнэ. За 27, 81, 2 маань 27-д хураагдаад 3, 1 болно. За ингээд 16-ны 39 гарч байна. За энэ маань 2 дугаар